Нэгэн хүн уулын орой дээр суугаад далайг ширтэн бясалгаж буй бололтой дүрс гарснаар кино маань эхэлнэ. Энэ хүн Япон улс үүссэн тухай домгийг ярих ба бурхан далайгаас сэлмээ сугалж авах үеэр дөрвөн тусал унснаар одоогийн Япон үссэн гэдэг домог байдаг ч жинхэнэ Японыг байгуулсан хүмүүс бол эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн дайчид юм гэж хэлэх ба нөгөө хүн маань үргэлжлүүлэн бясалган суусаар гэтэл түүний нүдэнд самурай нар байлдж явах үед нэгэн бар гарч ирээд тэдэн рүү дайрж байгаа дүрслэл харагддаг. Дүрсэлэгдэн манай киноны маань гол дүр Том Круз харагдана. Уул нь киноныхын дүр нь Ал Грин гэдэг нэртэй ч гэсэн Круз ах гэдэг удаа явчих ямар. Манайх аяг тагши муугаад сууж явах үеэр цаана нэг хүн юм зарлаад байна шүү. Та бүхний өмнө манай улсын баатар Ахмад Крузыг үрж байна. Гэтэл манай хүн гарч ирдэгвэ. Явж ороод би чам цалин өгж байгаа шүү. Хурдан гараач гэж загнахад манай хүн дуртай дургу босоод тайз руу гарнаа. Тайзан дээр гарч ирээд энэ буугаар хэрхэн ялалт байгуулсан тухайгаа ярих ба Индиануудтай хийсэн тулааныхаа тухай ярихад тэнд байсан хүмүүс бүгд л жив чимээгүй болж түүний яриаг шимтэн сонсцгоно. Манай хүн Индиануудын тухай ярих үртээ хоолон зангирж байгаагаас харахад ингийн номхон Индиан хүмүүсийг хомгорлон устгасандаа их л харамсаж явдаг нь мэдрэгдэнэ. Ингээд манай хүн бууныхаа хүчин чадлыг харуулж тэнд байх зүйлсийг хэд хэд буудаж аваад тайзнаас буугаад гараад иртэл түүний хуучны танил хүлээгээд сууж байна. Тэгснээ манай хүнд нэлээд боломжийн ажлын санал тавих ба манай хүнийг дагуулад нэг ресторанд очдог. Явж ороод Японоос ирсэн Окамура гэдэг хүнтэй танилцуулах ба манай хүнийг Японд очиж эзэн хааны цэргүүдийг бэлтгэх ажил хийлгүүлэх хүсэлтэй байгаагаа хэлнэ. Круз ахта сарын $400 өгье гэхэд манай хүн сарын 500 авна гэж гүрийгээстэй. Манай хүн өмнө нь Индиануудын эсрэг Америк цэргүүдийг амжилттай удирдах байсан туршлагатай учраас Япон цэргүүдийг бэлтгэхэд туслахаар эндэржээ. За ингээд манай хүн бодсны эцэст тавьсан саналыг хүлээн авч Япон цэргүүдийг бэлтгэхээр болно. Усан хугацаар явсаар байгаад Наран улсын Йокохама бомбт тэрлээ. Манай хүнийг орчуулагч Грэм гэдэг хүн тосч авах ба хүн тэрэгэн дээр суугаад явах замдаа энэ хавь ямар хурдан хөгжиж байгаа тухай ярих ба Японы эзэн хаан Европ, Америкаас мэрэгчлэтнүүдийг урьж замгүүр, инженерийн байгууламжуудаа хэрхэн барьж байгаа тухай дурдах өгөөд одоо харин самурайнуудын эсрэг тулалдах айрмаал сайн бэлдэх хэрэгтэй байгаа тухай хэлдэг. За ингээд манай хүн ёслолын хувцас сольж өмсөд Грэмийг дагаад эзэн хааны ордон дээр ирлээ. Эзэн хаан руу ороод 90 градус бүхийг өрөө. Бас гарахтаа эзэн хаан руу нуруу гаруулж болохгүй. Зэрэг ёс журмуудыг манай хүнд амжилтлан захиад эзэн хаантай орж уулзнаа. Эзэн хаан армийг нь бэлтгэр ирсэн түүнд талархлаа илэрхийлж амжилт хүснэ. Ингээд маргаашнаас нь манай хүн ажилдаа ордог. За тэгээд энд байгаа цэргүүд өмнө нэг ч удаа буу ашиглаж үзээгүй болохоор ингэж гохоо дарна. Ингэж чиглүүл энтергээд цэргүүдийг нь хамаг чадлаараа л бэлтгэж байв. Энэ үеэр тэдний гол дайсан болох самурайнуудын тухай сонсох ба самурайнууд ямар ч буугүй зөвхөн сэлэм, номсом зэргээр тулалдана гэдгийг сонсоод манай хүнд яг л Индиануудыг хоморлон устгаж исэн гашуун түүхэн санаанд нь ордог. Бэлтгэлээ дуусгачаад манай хэд аяг тагшим хувааж явах үеэр Крузах самурайнуудын талаар бичсэн номыг их л сонирхон харах ба Грэмийг энэ номыг орчуулсан эсхийг асуухад одоогоор орчуулж л байгаа гэж хэлдэг. Грэм түүнээс Индиануудыг хэрхэн устгаж байсан тухайн сонирхон асуухад манай хүний царай хувьсыгээл явчихна. Гэмзэмгүй олон эмэгтэйчүүд хүүхдүүдийг тэднийхэн ямар ч өрчөөлгүй бүгдийг буудаж байсан тухай ярих ба манай хүн уулна генералда энгийн иргэдийг зүгээр явуулъя гэж хэлж байсан ч тоохгүй бүгдийг нь ал гэж тушаагаад тушаалаа гүйцэтгэхээс өөр аргагүй болсон юм байл л дээ. Энэ бүхнийг дурсан ярьж байхдаа Круз ахын нүдэнд гунигийн нүдмэс хурсан байлаа. Дараагийн өдөр нь манай хүн цэргүүдийг бууга хэрхэн өргөж өөртөө эвтэхнэр бууд гарга барилыг нь заасан шигээ явжитэл Окамура хүрээд ирлээ шүү. Самурай нарын удирдагч Кацумото удахгүй манайхан руу довтлох шинжтэй. Тэр хэдийг одоо л намд дарж авах хэрэгтэй байна. Гэхэд Круз хариуд нь цэргүүд дөнгөжл буутай харьцаж эхэлж байна. Тэд бэлэн биш байгаа. Гэхэд Окамура самурай нарт цэлмнээс өөр юу ч байхгүй юунаас найдیں۔ Гэд цэргүүдээ шууд самурай нартай байлдуулна гэж зүтгэсээр лав. Тэгэхэр нь Крузах өөрөө байвал зогсоод нэг цэргийг өөрлөө буудахыг шаарднаа. Хэрэв буудахгүй бол би чамайг буудъя шүү. Гэхэд сандарсан цэрэгч Крузах руу буудтал бүр шаал дали буудаж шүү. Крузах Окамура дээр очиод за харсан биз танайхан бэлэн биш байгаа хэлсэн шүү гэж анхааруулнаа. Окамурагийн хүссээр маргааш нь тэрхэд цэргүүдээ аваад самурай нарыг хөнөөхөөр бөөнөрөө явцгааж байна. За ингээ явсаар ойн гүнд ирэхэд цаанаас нь самурай нарын дуу гараад эхэлнэ. Крузах цэргүүдээ бууга цэнгэлхийг тушаахад нөгөө хэд нь бүр гар хөлдөн салганаад бууга ч өлгтөөхөн цэнгэлж чаддгүй. Миний тушаалаар галлаа шүү гэж цэргүүдээ тушаасан ч нөгөө хэд нь самурай нарыг хараад айсандаа шууд буудаад эхэлнэ. Ингээд өлгтөөхөн онилж чаддгүй нөхдүүд буугаад цэнгэлж чадахгүй айсандаа бүр зүхтаад эхэллээ шүү. Самурай нар сэлмээрээ тэдний цэргүүдийг бут нэргэжээлээ. Дийлэх цэргүүд нь зүхтаж эхэлсэн ч Крузах айсангүй.
самурай нартай адилхан сэлмээр үзэлцсээр л байв. Тэгтэл энэ үед Крузахын талын нэг настай зэрэг самурайнуудад баригдаад сүлбүүлж орхино. Тэгтэл тэр зэрэг өөрийгөө харакири хийж бүлэх үед самурайнууд толгойг нь таслахыг харлаа. Крузахыг мориноосоо унахад 3-4 самурай түүнийг бүслээд дайрж эхэлнэ. Манай хүн ч нэг жад барьж аваад бууж өгөхгүйгээр тэр хэдтэй үзэлцсээр л. Энэ үед самурай нарын удирдагч Кацумото Крузахын энэ зоригтой байдлыг нь харнаа. Тэгсэн ядж хахад ахын барьсан жадан дээр барын дүрслэл хүртэл байхыг хараад бясалгал хийж явах үед харагдсан дүрслэл нь санаанд орно. Яаж угаасаа 3-4 үнэтэй энэ тэнцүү үзэхвдээ яалтчгүй жадан зоолгуулад газар унаад өгтөл. Тэдний нэг нь Крузахыг гүйцээх гээд сэлмэд далах үеэр хугархай жадны үзүүрээр түүнийг нэвцэлбэж орхидог. Нөгөө хэдэн самурайнууд чинь Крузахыг яг алхаж итэл Кацумото тэднийг болиулаад амьдаар нь авч явахаар болдог. Самурайнууд нутагтаа буцаж ирэх үеэр ард иргэн тэднийг их л хүндлэн хүлээж авд юм байна. Кацумотогийн үнд цэргүүдийн нэг болох уурта самурай яагаад Крузахыг амьд үлдээснийг асуухад Кацумото хэлж байна. Тэр их чадварлаг дайчин гэдэг нь харагдсан. Олон ч тулаанд орж исэн баг. Бид дайснаасаа суралцах хэрэгтэй. Крузахын шархыг Така гэх бүсгүй цэвэрлэн түүнийг асарч тордохва. Кацумото Крузахын цүнхнээс түүний тэмдэглэлийг аваад уншиж эхэлдэг. Бодвол англиар уншиж ярьж чаддаг боловсралтай самурай бололтой. Крузах эхний эдийн өдрөө халуураад индиануудыг хомроглон устгаж исэн аимшигт явдлууд нь бодогдоод арх нэхэд уннаа. Эхлээ жоохон сакэ өгчээсэн ч гэсэн Крузах маань нэлээд архины амаралтай болохоор бүр байнга л арх нэхэд байсан болохоор дахиж өгсөнгөө. Крузах ч хэд хоног сайхан тордуулаад бие хаан тэнхрээд овоод ажгүй болоод тахлаа. Ингээд байшингаасаа гарч тэр ойр тойрондоо танилцах үеэр самурайнуудын тосгоныхон хэрхэн аж төрж тулааны бэлтгэлээ хийж байгааг харнаа. Ингээд самурайнуудын удирдагч Кацумото уулзах үеэр өөрийнх нь алсан улаан дуулахтай самурай хэн байсныг асуухва. Бас өөрийг нь тордоод байгаа Така гэдэг бүсгүй юу хүн болохыг асуухад тэр алуулсан самурай түүний хүргэн дүү байсныг хэлэхва. Крузахыг асраад байгаа Така гэд бүсгүй тэр самурай эхнэр гэдгийг хэлэхэд Крузах чоконд ороод балмагтай авчнаа. Яаж нөхрийг нь алсан үнийг асарч төвчээд байгаа юм бол гэхэд Кацумото тэр чамайг алах гэж байгаа чамд алуулсан. Самурай хувьд бол дайчны л өхөл. Чамд буруу байхгүй. Чи хийх ёстойгоо л хийсэн гэж маш тайвнаар хариулнаа. Удалгүй Крузах дахин Кацумото уулзахаар буддын сүмд нэрнэ. Ер нь надаас юу хүсэж байгаа? Яагаад шууд алчихгүй байгаа? Гэхэд бид дайснаасаа суралцж байна. Хоёулаа л дайны сурагчичүүд гэж хариулаад индиануудын эсрэг дайныг удирдан оролцсныг нь хүндэлж байгаагаа хэлээд дараа хавруулаад зам нэгтгэхээр чи бүрэн бүтнээрээ буцснаа. Санаа зовлтгүй гэж хэлнэ. За ингээд манай хүн тэнд байх хугацаанд Япон самурайн Ёсчаягаас нь баг-багаар суралцж эхэлдэг. Манай хүн Америкт байгаа юм шиг гуталтайгаа явж ороод хамаг шалыг нь шавхаа олгоход Така юу ч хэлэлгүй шавхааг нь цэвэрлж байгааг хараад үүнээс хойш яг л тэдэн шиг гутлаа тайлж ордог болно. Самурайнуудын хэрхэн тулаандаа хамаг анхаарлаа төвлөрүүлж тулалдгийг бас бие биентэйгээ хэрхэн хүндэтгэлтэй харилцаж байгаа зэргийг анзааран манай хүн ч өстой нөгөө индиануудын дайнаас авсан трауманаас эдгэгшгэл болж илоо. Бас самурай гэдэг үг нь зүтгэх гэдэг утгатай гэдгийг ч ойлгож авдаг. Манай хүн Такагийн гэрээхэндээ танилцсан илүү дотносож хамтдаа нэг ширээнд хоолддог боллоо. Манай хүн ч тэрээс Япон угсраад ойр зургийн ярианы хилтэйч болоод аваатглаа. Бусад самурайнуудын хамтаар бэлтгэл хийдэг болсон ба үүрээр босч ганцаараа хүртэл сэлмээр бэлтгэл хийдэг боллоо. Така нүүрсээ өргөцөө явж явах үеэр манай хүн туслахва. Така чинд нь ихэд гайхнаа. Яагаад тэгэхээр Япон орчууд хизээж гэрээ ажил тусалдгүй гинэ. Тэгээд Такагийн нөхрийг алаад гэрт нь хооллож ундлаад асруулад байгаадаа их л санаан зовж гимшдэг болохоор энэ удаад Такагийн нөхрийг нь хүнөөсөндөө уучлалтгүйн өөрийг нь асарч тордсонд маш их баярлж явдгаа хэлнэ. Крузах бэлтгэлийнхаа үеэр нөгөө ууртай самурайтай нэгэн эсрэг нэг үзнэ. Өмнө нь мань хүнийг бардггүй байсан ч одоо баг яг энэ тэнцүү үздэг болжээ. Самурайнууд ч энийг нь хараад шоконд ороод явчихна. Манай хэд хүүхдүүдэд зориулан хүүхдийн театрын үзүүлбэр үзүүлээд оройг 100-аас сайхан өнгөрөөж идэл нинжанууд ирсэн байхыг Крузах анзаарнаа. Кацумотог яг харавж алдгийн даваан дээр Крузах анхааруулснаар Кацумото сумнаас бултаж амжина. Ингээд тэрхэд хөлсний нинжануудтай нэгийг өдөлсөж явах үеэр Крузахыг нэг нинжа баг яг алдгийн даваан дээр Такагийн том хүү аавынхаа сэлмийг барьж гарч ирээд нинжагийн анхаарал сарних үеэр Крузах карманда байсан хутгаар алж чаднаа. Хүүрүү дарсан нинжагч бас нударчна. Кацумото Крузах хоёр бие биенийхээ арыг хамгаалаад нинжатай алцсахва. Нинжанууд Кацумото хөнөөх даалгавраа биелүүлж чадалгүйгээр ухарнаа. Өвөл өнгөрч хаврууллаа. Крузах тэр хоёр эзэн хааны зэргүүдийн талаар ярилцах үеэр Кацумото эзэн хаан өөрийг нь өгөхийг хүсвэл өхнө гэдгээ хэлэхва. Эзэн хаан зүгээр л самурай удам гэдгээ мартах ёсгүй гэсэн ганцхан хүсэлтэд явдгаа Крузах тэлдэг. Бидний ууж буй цай, идэж буй будаа, амьсгалж буй агаар бүх зүйлд бид талархаж
бие бинийгээ хүндэтгэн хайрлаж амьдрах ёстой. Үүнийг бушидо буюу самурай амьдрал гэдгийг гэж Япон хүний үндсэн философийг тайлбарлаж өгнө. Бас нийслэл хотод эзэн хаан Кацумотог дууджээ. Тэрхэд тэндээс явхаас өмнө Такагийн том хүү Крузахад гараа гаргаж бичсэн ханзаа бэлэг болгож өгнө. Богино хугацаа өнгөрсөн ч Крузахад их л дасчтай хөөрхий. Ингээд манай самураинууд явсаар нийслэл хот руу ирэх ба амлснараа Крузахыг ч бүрэн бүтэн хотод авчирлаа. Самураинуудыг ирэх үеэр ер нь л хот асар хурцтай өөрчлөгдөж байх ба олон хүмүүс үндэсний кимоно биш барууны ёслолоор гоёжээ. Гэсэн ч Япон хүн л бол Япон. Дийлэнх хэрэгэд самураинуудыг маш хүндэтгэлтэйгээр бүхий хүлээн авчилаа. Эндээс Крузах тэднээс салан эзэн хааны цэргийн арим руу буцах ба Кацумото эзэн хаантай уулзан ярилцж байна. Эзэн хаан Кацумотогийн шав байсан юм байна л да. Тэгээд багшаа энэ улс орныг удирдах ард иргэдээ яаж сайхан амьдруулах вэ? Гэхдээ манай Кацумото хэдий шавн байсан ч гэсэн одоо эзэн хаан болохоор их л хүндэтгэж та бол хаан шүү дээ. Та ямар ч шийдвэр гаргасан би дагнаа гэж бүхийг өстэй. Энэ үед Окумура Крузахыг дуудажуулзаад самураинуудын талаар их л шалгааж асууж шүү. Цаад бол чи яаж ийн? Бид хэдтэй алдцуул алдцахаар байна уу? Кацумото юу нь юу ярьж байна? Энтергээ шалгаагаад ахаар нь Крузах би зүгээр л хоригдол байсан штэ. Надад мэдх юм алга гэд юу ч хэлсэнгүй. Тэгээд Крузахтай ганцаарчилж үлдээд эзэн хааны армийг удирдаад самураинуудын эсрэг дайнд орвол өмнөхөөс нь хамаагүй их мөнгө санал болгоно. Манай ахын хувьд одоо мөнгө төгрөг бол үнэхээр сонирн биш байна. Саналыг хүлээж авахгүйгээд гараад явчихнаа. Тэгэхэд Окумура араас нь хүн нууцаар явуулах ба хэрвээ Кацумототой уулзвал шууд алаарай гэсэн тушаал өгнө. Крузахыг тэндээс гараа явж итэл Кацумотогийн хүү гудамжинд явж байна. Тэгсэн эзэн хааны цэргүүд Кацумотогийн хүүгийн самурай гэзгийг төр тэрсэлсэн гэдэг нэрийдлэр тасдаж орхино. Самурай хүний гэзгийг ингэж тасна гэдэг нь их том доромжлын нэг хэлбэр байхгүй юу? Крузахч тэднэр лөө муухай хараад ер нь өс санаад ихлэг болдог шүү. Энийг эзэн хааны зөвлөлийн гишүүд улс орны нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжид зөвлөгөөнөө ихээр цугласан байлаа. Энэ зөвлөлд Окумура, Кацумото хоёулаа байгаа. Гэтэл Кацумото зөвлөл рүү орох гэтэл шинэ хууль гарсан. Зөвлөлд сэлэмтэйгээ орж болохгүй гэд тулгаад эхлэнэ. Би олон жил эзэн хааны зөвлөлд дуу хоолойгоо өргөсөөр ирсэн. Самурай хүн байнга л сэлэмтэйгээ байх ёстой. Хэрэг эзэн хаан намайг оруулахгүй гэж өөрөө хэлбэл би орохгүй. Тэгэхэд эзэн хаан юу ч дуурахгүй. Ер нь бол эзэн хаан цаашид Кацумотогийн үзэл санаа хэрэггүй гэж үзсний илэрлэлтэй. Ингээд Окумура Кацумотог тэндээс гарахыг цэргүүдэд тушаах ба Кацумотог авч яваад нэг өрөөнд оруулснаа нэг хутга өгж гинөө. Чи юу ихэ мэднэ гэж хэлж байгаагаас харахад харакери хийж нэр төртөөгөөр өөрийгөө хороо гэж байгаа болтой. Энэ үед манай Крузах Окумурагаас ажлын үлсээ авчаад Японыг орхин явах гэжсэн ч гэсэн түүний сэтгэл санаа нэг л тогтворгүй байж сууж чаддгүй. Кацумото дээр очих хэвээр юм шиг санагдаад гараа явж итэл манай хүнийг дагж исэн цэргүүд Крузахыг алах гээд дайрцгаана. Самураинуудтай хамт өчнөө сар бэлтгэл хийсэн үнд энэ хэд юу ах вэ? Нүд ирэмхэд л бүгдийн завчаад дуусгачлаа. Крузах яг л самурай мэт болжээ. Тэгээ нөгөө орчуулагч Грамыг дуудаад Кацумотог хорсон байшин руу яваа орох гэтэл оруулдгүй. Энэ хүн чинь Америкийн ерхийлэгч. Та нар оруулахгүй зүрхлэн гинэ гэж жүжиглээд дотогшоо нэвтэрч чадлаа. Кацумото руу яваа ороход би чамайг Америк руугаа буцсан гэж утсан штт. Гэхэд Крузах хариуд нь би таныг буцаад нутаг руу ч авч явахаар үлдсэн гэж хэлэх ба бас болоогүй. Самураинуудаа дагуулад иржээ. Ингээд манай хэд цэргүүдээс эвтэйхэн зугтаж гарч чадагч Кацумотогийн хүү харамсалтай хэд хэд буудуулчнаа. Крузах хүүг нь аврах гэж оролдогч тэр шархаад ирэхгүй нас орох ба энэ үед Кацумотогийн уур хилэн бадарч илаа. Манай хэд явсаар өглөө нь самурайн тусган дээрээ ирэх ба энэ үеэр Крузах Такатай явуулсан ярилцдаг. Такагийн том хүү бол хамт байжснаа нэг л ууртай гараад явахыг анзаарсан Крузах аавыг нь алсан алуурчин болохоор надад уурлаад байгаа бах гэж хэлэгч Така зөрүүлээд тэр таныг ч гэсэн алдчихна гэж айсандаа л уурлаад байгаа юм гэж тайлбарлан хэлнэ. Ингээд Крузах хүүтэй ярилцсан сууж явах үеэр аавыг нь хөнөөсөнд Крузахыг аль дээр уучлсан тухайга хэлэн уйлнаа. Эзэн хааны цэргүүдтэй их тулааны талаар Кацумото Крузах хоёр ярилцах ба Персийн 300 цэрэг 3000 дайсны эсрэг эрэлхийгээр тулдж байсан тухай домгийг Кацумотод ярьж өгдөг. Дайсны цэргүүдийг илүү ойрхон зайд өрхөж байгаа тулдах нь биднэрт ашигтай. Энтергээд яалтчгүй дайны стратегийг сайн боловсруулах юм а манай Крузах. Энэ үед Така талиагаш нөхрийнхөө самурай өмсгөлийг ахад өмсөөлж өгөөд дайнаас заавал 9 минут гараарай гэж захих ба бас болоогүй манай хоёр үнсэлцээд авнаа. Ингээд Така Крузахыг аян замд нь үдэж өгнө. Нэг сайхан ногоон өндөд хоёр талын цэргүүд ирсэн биеийнхээ өдөөс ширтээд байж гинэ. Манай талд 500 самурайгаа бол эзэн хааны цэргүүд бараг 2000 уулаа байлаа. Тэр идэд бас зөвхөн буунаас гадна их бүү. Бас дээр нь бүр сүүлийн минутанд 300 удаа галддаг асар хүчрхэг шүршигч бүү байлаа.
Окумура энэ бугаар самураинуудыг шүршиж устгахаар бүр тэс чадж аа муудурак. Яалтчгүй энэ бүхнээс харахтал энэ дан илт ялгаатай шудраг бус тулаан болох нь тодорхой байлаа. Эзэн хааны цэргүүд самурай нар руу их буугаар галлаж эхлэхэд самурайнууд баг нүдээ цавцсангүй ердөөсөө айсан шинжаалга. Гэтэл их буугаар дараалан галзсаар угаад манай хэдийг онж эхлэхэд манайхан хойшоогоо ухарч эхлэнэ. Энийг харсан эзэн хааны цэргүүд тэднэр лөө улам давшин товтлох ба манай хэд айсандаа ухарсан биш ердөө л дайснуудаа илүү ойртуулах гэсэн Крузахын төлөвлөгөөний л нэг хэсэг юм байна л да. Эзэн хааны цэргүүд бүр хөөрцөн манай хэдийн араас гүйлдэж ирээл буудаж гарч ийна. Манайхан тэгтэл довны ард нуугдсан бууга цэнэглэх үед нь довтлоо шүү гэж Крузах хэлээд тэр хэд бууга цэнэглэх үеэр нь бүгд нэгэн зэрэг дайрнаа. Ингээд ойрын занд болохоор манай хэд сэлмэрээ ёстой бүгдийн цавчин амжилттай тулдж исэн ч гэсэн дайсны цэргүүд улам олуулаа нэмэгдэн ирсээр л байлаа. Ингээд манахнаас цөөн хэдэн цэргүүд амьд үлдсэн ч тэд бууж өгсөнгүй. Эцэг хүртэл тэмцгээр шийдсэн хүмүүс болохоор дайрсаар л байв. Эзэн хааны цэргүүд нөгөө айхтар буугаараа шүршиж эхлэхэд Кацумото хүн дээр шархтан уннаа. Хэдий дайсан ч гэсэн адилхан Япон болоод ч тэрүү эзэн хааны нэг командлагч цэргүүдээ галлахаа зогсохыг тушаана. Шархагдсан Кацумото самурай хүний ёсоор үхмээр байгаагаа Крузах тэлэх ба Крузах Кацумотог өөрийгөө хутгалж харакари хийгтэн туслана. Кацумотогийн үхэхээс өмнө хасан хамгийн сүүлийн зүйл нь сайхан дэлбэлсэн Сакура мод байх ба энэ улсын төлөө эцсээ хүртэл зүтгэсэн Кацумотод хүндэтгэл үзүүлэн эзэн хааны цэргүүд хэдий дайсан ч гэсэн бүгд л бүхэн ёсолж хүндэтгэл үзүүлдэг. Энэ бүхний дараа Крузах эзэн хаанд бараалгах ба Кацумотогийн сэлмийг өгөөд Кацумото эцсийн мөч хүртлээ их орныхоо төлөө байсан шүү гэдгийг сануулдаг. Эзэн хаан Кацумотогийн сэлмийг хүлээн авахад нөгөө Окумура чинь өвчгнөөд наад чинь таны цэргүүдийн эсрэг тэрсэлсэн дайсан штэ. Та алах хэрэгтэй. Энэ тэргэхэд Крузах эзэн хаан минь хэрэг та намайг өхүүлмээр байгаа бол дуртай аймаа өгөхөд бэлэн байна гэж яг л Кацумото шиг самурай болсон гэдгээ батлах мэт хариу өгнө. Эзэн хаан энэ үед л овоо эр хүн шиг шийдвэр гаргаж хит их барууныг даган дуурайж ард иргэд соёл уламжлаад орд үзээд байгаа Окумураг хэрэгэм зэрэгмээ өгөөд хааны ордноос явахыг тушаана. Крузах энэ бүхний дараа амар амгалан самурайн тосгон руу буцан ирж харагдах ба дайнаас 9 минут гараарай гэсэн Такагийн залбирлыг яг л бурхан сонссон мэт Така дээрээ эрг ирж байгаагаар кино маань төгснө.